За ингэх бол биш үү? Би Асуултаа тавь. нэр дэвшигчээс боловсролын талаар асуухгүй бүгдээрээ мэдж байгаа учраас шинжлэх ухаан гэдэг нэг орхигдсон салбар байгаа юм. Шинжлэх ухааны технологийн сан гэдэг нэг сан байгаа. Ойлгохтойч мөнгө өгч чаддгүй. Нөгөө талд нь байгаа хүрээлэнгүүд нэг хуучнараа мөнгө өгөөч үр дүн гарахааргүй нэг ийм гаццэрсэн байгаад байгаа. Тэгээ сайд хуучин ажил хийж байхдаа юу гэж бодож ирсэн. Одоо дахиж томилогдохоор энэ шинжлэх ухаанаа ер нь яах юм бэ? Зарим эрдэмтдээ ярихад мөнгө өгөөд алаад өгнө гэдэг байгаа. Тэгээд би бол итгэхгүй л байгаа юм л. Бүтцэн яах юм? Реформ нь яаж явагдах юм? R&D-д мөнгө зарцуулдаг чадвар одоо анх үүсч болохоор байна л да энэ. Тэгээ дэлхийн хэмжээний ямиг шийдэх нь юу юм? Монголдо нэг технологи нутагшуулцдаг хэмжээний R&D-гийн мөнгийг бол гаргаж болох байх. Тэглээгээд энийг юм болгочхоор салбар маань байна уугүй юу гэдэг л асуулт байна л да. Асуулт болсон. За сайд хариулъя. Томбаяр сайд. За энэхүү гишүүний асуултанд хариулъя. Ер нь шинжлэх ухаанд зарцуулж байгаа хөрөнгө бол засгийн газрын тусгай сангийн хуулиар заагдсан хэмжээндээ сүүлийн 2 жил 2009-2010 оны төсөвдөр бол нэг талаас хүрэхгүй байгаа. Нэг тал нь тэр. Нөгөө тал нь бол энд за олгогдсон багаахан ч болтгой хөрөнгийг хэр зөв зүйтэй зарцуулж байна вэ гэдэг дээр бол шүүмжлэлтэй хандах зүйл бол олон байгаа. 2009 оны хувьд бол нэгэнт намайг ажил авахд төсөв ороод эхэлсэн байсан учраас санхүүгийн хямралтай холбогдоод шинжлэх ухааны технологи зарж байгаа хөрөнгө багассантай уялдуулж 2009 оны турш бол бид нэр энэ шинжлэх ухааны технологийн төслүүдийг сонгон шалгаруулахад жоохон өөрчлөлт хийхийг оролдсон. Эндээ бол хамгийн гол нь үр дүнгээ хизээ өгөх нь ойлгомжгүй. Яг одоо засгийн газрын хэмжээнд болон улсын хэмжээнд явж байгаа үндсэн чиглэлүүдтэй төдийлөн сайн нийцэхгүй байгаа гэх мэтийн үндслүүдээр бол зарим төслүүдийг хасч санхүүжилтийн багасгасан инновацийн төсөлд чиглүүлэх санхүүжилтийг бол тэр төслийн бүтц дотор бол нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл суурь судалгааны эзлэгчийг багасгаж инновацийн төслийн эзлэгчийг нэмэгдүүлсэн. За ерөн зүгээр цаашдаа бол реформ явагдах хэрэгтэй гэдэг дээр бол тантай бүрэн санал нийлж байна. Шинжлэх ухааны академи, боловсрол соёлын шинжлэх ухааны яам, шинжлэх ухааны технологийн сан болон эрдэмтдийн хамтарсан баг гарчаад саналаа боловсруулад явж байгаа. Надад бол энэ 11 дугаар сард багтааж 2 чиглэлээр саналаа танилцуулна. Нэгдүгээрт бол энэ шинжлэх ухааны технологийн судалгаануудыг цөм технологиудаар хуваарлаад байгаа жоохон мөнгөө үндсэн одоо цөөхөн чиглэлээр зарвал яасан бэ гэдэг дээр саналаа боловсруулж байгаа 6 чиглэлийн цөм технологи гаргаж байгаа гэж бид ойлгож байгаа. За хоёрдугаарт бол ерөн цаашдаа шинжлэх ухааны санхүүжилтийн реформыг яаж хийх юм бэ? Инновацийн төслөөс эргээд үр өгөөжийг яаж дээшлүүлэх юм бэ гэдэг чиглэлээр санал онлоо ийм өөх чиглэлээр явж байгаа. Зөвхөн ер нь бол энэ жил бол хамгийн гол нь инновацийн чиглэлийн юмд бол нэлээд анхаарч байгаа. Одоо жишээлбэл манайд бол хямд төсөр үн өртгөөр өндөр технологитой Канада байшин гээд магадгүй сургууль цэцэрлэг соёлын төвд ашиглаж болохоор ийм технологи ороод ирсэн байна гэж байгаа. Шинжлэх ухааны технологийн сангаар жишээлхэд энэ Канада байшингийн ОСБ хавтангийн Монголд үйлдвэрлэж болох нь үгүй юу гэх мэтийн ийм туршилтуудыг хийж байгаа гэдэг юм уу. Альсгүй малын тижээлтэй холбоотой, малын үржил шимтэй холбоотой төслүүд гэх мэтээр тодорхой инновацийн чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг хэлье.